Шигшээ харваад 4 харах ёстой. 4 харахаас та эхний 3 харвааныхаа дараах байдлаар бол улсынхаа баяр наадам 4 дахь төрүүгээ авч улсын гарамгаа мэрэгэн болох болцлоо бол хангацсан байсан. Тэгээ ер нь тэр 4 харуултаа хэрхэн гүйцэтгэж байгаа байдлыг яг хажуунаас нь би бас анзарч байлаа л да. Тэндээс юу ойлгоцсон хэрэг та бол үнэхээр сэтгэл зүй талдаа өөрийгөө маш эргэлээд байгаа юм шиг санагдлаа. Тэр талаар өөртөө бас их ихтгэл дүүрэн байгаа нь бас аль талаас ажиглагдсан. Та өөртөө ямар дүгнэлттэй байсан? Сэтгэл зүйн хувьд бол ер нь дийл нь давна гэж л гарахгүй юм болохгүй л та. Жохон тэгэл айж ер нь жохон юу юм бол бие барих юм бол алдаа гаргана. Их зөрөгтэй байх юм бол бас давал алдаа гарна. Бас явдал их хилтэй. Тэгээс ер нь яг бэлтгэл сайн хийсэн хүн бол ер нь сэтгэл зүйн хувьд бол бас өндөр байдаг л та. Санаанд бол буугаад ирдэг. Ер нь төрүүлж байгаа харваачдыг ч гэсэн харахад бол ер нь бэлтгэлээ сайн хийсэн харваач бол ер нь итгэлтэй бараг энийгээд зогсож яадаг тийм харваачд байдаг л та. Би одоо тэр ганц хмэрэгнийг бол их санаж байна. 1995 оны наадамд байхад өрүүлсэн. Төгсгөлийн. Тэгээ урд нь бол харваачд харавцсан нэлээд ойрхон нэг онооны хэрэг бүрэн онохгүй бол тэнцчээр тийм нөхцөлтэй байсан. Тэгэл адаг өргийн сумын тавихыг харахад бол үнэхээр гайхамшигтай итгэлтэй бүр энийгээ зогсчихсан байхгүй. Тэгээд би их гайхчихсан. Өөрийн тийм одоо тийм сэтгэл зүйд үнэхээр хариуцлагатай тэгээд одоо айж эмээхгүйгээр харах ёстой л доо. Миний хувьд бол тэгэл өөр ирэхгүй оноод ирэхээр бол баярлал. Эхний сумыг онохороо их баярлсан. Тэгээд дараагийн сумд улам хариуцлага өндөрч өссөн. Яг босхын өмнө бол оноор санагдчихсан бас. Би бэлтгэлтэй байсан. Энэ жил би 2 сарын бэлтгэл хийсэн. Ерөнхийдөө бол бэлтгэл хангагдсан. Урд жилийнхээс илүү хийсэн бэлтгэлээ. Тийм болохоор бас гайгүй харавч чухал гэж бодсон. Сайхан төрүүлчихлээ. Төрүүлнээс таны энэ дөрөв ямар онцлогтой байна гэж бодож байна? Би өмнөх жилүүдэн төрүүлэхдээ би дандаа 36 онц төрүүлжсэн. 46-аас 36 онц төрүүлжсэн. Энэ жилийн хувьд бол тэр амжилтуудаа давуулж 38 онлоо. Их баяртай байна. Хасаандаа нэг сум алдлаа, хамдаа нэг сум алдлаа. Их баяртай байна. Монголынхаа арданд баярын мэнд хүргэе. Дөрөв байрын мэдрэмжийг хизээ яг анх авч явсан. За би ер нь нэг онооны илүүтэй байхдаа бол би гайгүй харж чулуу гэж бодсон. Ер нь сүүлийн 4 сумны өмнө бол гайгүй ихтэй байсан. Энэ жилийн улсын баяр наадмаас авсан төрүүлж авсан алтан медаль маань энэ байна тийм ээ таны. Энэ үеэр улсын гарамгаа мэрэгэн Цэвэнгоо яг таны хүүгийнхаа харуултыг хараа сууж ийла. Та аавынхаа цолыг баттгаж авах уугүй юу гэдэг асуудал шийдэгдэж байлаа. Ингээд өөрийн таны хамгийн эрхэм хүм ард ингээд суугаад үжээ сууж яхад тухайн хүнд бол зарим хүмүүс бас сэтгэлийн дарамт болоод айгаад бас алдчихлоо гэдэг хэцүү байдалд ордог. Таны хувьд бол ямархуу өөрчлөлөөр та бол энэ тал дээр юу ажирахгүй хараад ирсэн юм санагдаж байна. Тийм би аавгаа харсан. Манай аав босон жоохон миний өмнөөс жоохон сандраад байгаа юм шиг харагдсан. Тэгээд би аавгаа бас их өрөвдсөн тэрхүү оронд. Тэгээд би ер нь өөрийгөө бүр ирэлсэн л та. Яг аавдаа хэлээд би. За миний хүү сайн харуулаа гэл аав хэлсэн. Тэгэхээр би за би сайн харуунаа гэл би аавд чанга хэлчихэл тэгэл гаргаж авсан. Тэгэл хичээсэн. Үнэхээр хичээсэн. Аав хажууд байж байгаа. Тэгээд манай зээд үе их чулуун байж байгаа. Тэгээд би харуучны онжоо алдж байгааг бол өөрөө хараагүй. Өөрийнхөө харахыг харчаал онохдоор би төвөндлөн хараал зогсчихсон л доо. Яг зөв над бол яаж тэр хараачны яаж оноогоо тусгаж байгаа нь бол надад бол хамаагүй санагдсан. Би өөрөө онох хэрэгтэй гэж бодсон. Тэгээ яг 3 тосон сумаа тавихын өмнө манай инх чулуун наадах сайн тавиараа гэж цаанаас орилж харагдсан л та. Тэгээд би ус хариуцлагатай тавь гэлээ. Нөгөө миний ард байсан масчрууд мэрэгчүүд маань бас нэг алдаа хийчих шиг болсон. Тэгэл би оноод би төрүүлснэ мэдээл тэгэл яхаа үнэхээр баярлал өөр ирэхгүй тийм л байдалтай байсан. Ер нь итгэлтэй харагдаг хөөхд л да. Манай эмэгтэй харагчдыг оруулаарай. Би 3 гоотой хүн уруулаа харагдаг. Бас ачнаар зайнараас харагдаг хөөхдөд байна том. Ингээд тийм ээ. Харагчдын сэтгэл зүйн хайм байлгын энэ хөө ер нь харваагаараа бол нэг нөлөөлөл үзүүлдэг шүү дээ. Бас хава зүгээр сайн харагдаг юм. Тэгээд одоо төрүүллөө. Энэний урдч төрүүлж бас толтой байсан л да готом мэрэгэн гэж. Тэгээд тэрэн дээр нь тал нэмж авна. Одоо ингээд сайхан юм боллоо.
Тухайн үед ер нь та юу мэдэрч юу ингээд аав дээр хамгийн түрүүнд очиод үнсүүлжсэн шүү дээ. Их сайхан санагдсан. Аав дээрээ яваад очиход аав тэнд их баярлаад сурвалжлагчид аав дээр яваад очсон л да олон сурвалжлагч. Тэгээд аавыг харахад л их баярлсан. Айгүй маш их хөөрцөн байсан. Тэгээд би бас би ч өөрөө их хөөрцөлтэй. Тэгээд баярлал аавыгаа ингээ баярлуулж байгааг гэдэгтээ бол бүр их баяртай байсан. Тэгээд л ер нь сэтгэл бол тогтчихгүй байсан. Яг хөө тэгээд сүүлийн сумаар бол дутааж алдсан. Би аавынхаа гарамгай мөргөн цолттой болж явахд бол би аавраа биширдэг байсан. Улсын наадам 4-4-10 оч ер нь бол ардын өсрөн жилүүд бол нэг 4-5 байсан. Одоо ер нь бол улсын наадам 4-4-10 оч мань бол даваа хөмөргөн манай аав гэж би туур байгаа л да. Эрэхтэй хараач тасвал. Тэгээд яг аавынхаа энэ их өндөр амжилтанд би хөрхөнсөн гэж бас боддог л байсан л та. Тэгээд нэг үнэхээр одоо тэр цол дагаж бэрэ гэж үнэхээр бол цолоо дагаад хүмүүс юм бол одоо өөрийнх нь хүмүүсээс авах тийм хөндлөлт ч гэсэн их өөр байдаг л та. Шал өөр болдог. Тэгээд тийм болохоор би аав шиг хараач болчихсон гэж их боддог л байсан. Тэгээ яг энэ жилийн хувьд бол сайн зүтгэл үзлээ. Та түрүү хэллээ ер нь тухайн бүрийн наадам төрүүлж байхдаа араас нь нэхэж оноогоо тэнцвэж улмаар илүү гарч байлаа гэдэг. Энэ хүү өмнөх 3 төрүүнийхээ та тухайн бүрийн онцлогийг өгүүлээч. Тухайн үед ямархуу өрнөлтөд явж ирж байв. Анхны 1987 онд улсынхаа наадам төрүүлдэг төрүүнээсээ та онцож эхлэв. 87 онд төрүүлдэг жил бол би 32 сунаас 36 сунаас 32 онцсон байсан. 31-т 2 харваач гэсэн би хамгийн анх залуу байсан та ер нь 22 настай. Тэгээ 32 настай миний урталт 32 настай шүү. 32 оноотой байсан. Миний урталт бол хамгийн сүүлийн 4 сум тавихад 2 нөгөө солгоо мэрхэн байсан. Нэмсүр мэрхэн, базар мэрхэн 2 мэрхэн байсан. Тэр 2 маань одоо яг чинь манай зураг дээр болсон. Ерөнхийдөө бол миний хувьд бол одоо ишгшээ харваач хэл юм болсон л доо. 2 өсөлтөгч маань нэг өдөөс харцсан. Хоёулаа солгоо харваач. Тэгээд одоо залуу байсан, хүүхэд байсан. Яг зөрөгтэй харваад л өөрийнхөө 4 сүм өрн тавьж төрүүлсэн юм байна. Тэгээ манай нөгөө 2 харваач маань бол яг 3-4 он бол тэгэл 2-3 дураар эзэлсэн санагдаж байна. 1994 оны харваны хувьд бол улсын наадамд даваа хөмөргнөөс би 1 оноор дутуу явсан. Хамгийн сүүлийн сум миний сум хичрэн дээр тусаад их сайхан өнгөрч гарсан. Тэгэл тэрэнд би бас баярлсан. Над бол одоо их дуртай байгаа мэн гэж бодсон. Тэгэл ер нь товхороон дээр би нэг сайн харж чандаа л гэж бодсон. Даваа хөмөргөн маань сүүлийн 4 сумдаа 3 онцсон. Тэгээ би 4 онч гүйцээд тэгээ хоёлоо товхороо хийсэн. Тэрний өмнө нь бол улсын аварга дээр бид хоёр нэг медалийн төлөө, мөнгөн медалийн төлөө хааны медалийн төлөө тоглоход би 3 метр ухраад авч ирсэн. Тэгэл би яг тэрний шиг бодоод одоо авчих болов гэж бодвол тэгэл зөрөгтэй харсан. Тэгээ харуулж чад сүүлдээ шиг бол өнөхөр 3 битгийл одоо 6 метр хоёлоо ухарсан. Тэгэхээр бол тэр түүхэнд бол байхгүй тийм тоглосон. Тэрэн дээр бол яг зөвхөн яг хөөж гүйцэн гэдэг бол одоо ямар үгүй бас өөрөө үтсэн. Тэгээд тохыгоо бол тэр тохны дундуур бол би өөрөө бас жоо риск хийсэн л та. Яг нэгэсэндээ бол сумныхаа татлыг одоо 2 см уртсгаад тэгээ хараагаа шууд дарсан. 3 дахь ухралтан дээр. Тэгснээр миний сум бол улам хордлсон л та. Тэгэл тухайн үед хараагчд баярлал баяр хүргээл тэгэл сүд болж ирсэн. Тэгэл тэр үед хүмүүс их гайхчихсан. Ягаад чиний сум ухрах тусмаа хордлоод байсан бэ? Гэж тэгжсэн. Тэрийг нь бол би яг тухайн үед бол хэлэхгүй хөрөнгөрчихсөн л та. Тэгээ ер нь бол зүгээр яг дунд нь тийм риск хийж сумныхаа хордыг ихсгэж тэгж тоглож ирсэн. Тэгвэл би урд өмнө би бас өөр хараач тас юм би сүлгүүчсэн бас хараагүй. Тэр бол яг эрсдэлтэй байсан. Гэхдээ бол жоон нэлийн тооцоо хийсэн.